Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр хэдүүлээ бас. Ном уншихаа үргэлжлүүлсээр байна. За тэгээд би бас комментуудыг уншаад бас маш их баярлаж байна, талархаж байна. За тэгэхээр хамт уншаад бас дагаж явж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ ер нь бол ямар нэг хил дээрээ сайжрыг гэвэл тодорхой хугацаанд тасралтгүй одоо хийгээд тэгээд тэр нь болохоор тэндээ дурлаад өршүүлж чадах юм бол эхлээ сайн сураад бодиттой үр дүн гарнаа. За тэгэхээр ямар ч байсан Wonderful Wizard of Oz буюу Маргад эртний орон гэсэн энэ номны түүх бол таалагдж байгаа гэж бодож байна. За би ч гэсэн бас унших явцдаа хэрэгтэй ашигтай гэсэн зүйлүүдийг бас тайлбарлаад явахыг хичээх болно. За, now let's begin. Let's begin. That's not good. За. За, эндээс нь юунаас үзэхгүй гэхээр Chapter 8 The Deadly Poppy Field гэсэн зүйл уншаад үзье. За. Энд дээр тийм ээ. За нэг юм хөтлөө болсон бэ гэхээр өнөөдөр өмнөх ангид дээр Калида гэсэн нэг аимшигтай араатнуудаас бол арайх гэж ам болтроод тэг өнөөдөр энэ дээр явж байгаа. За би нэг ойролцоогоор 30 минут уншина гэж цагаар харуулчих. За. За зөө. Deadly Poppy Field. За Poppy гэдэг нь болохоор за би яг сайн тодорхой мэдгүй. Гэхдээ Poppy бол миний бодож байгаа хонхон цэцэг. И Poppy гэж хэлдэг санагдаж байна. Тэгэхээр Deadly Poppy Field гэхээр үхлийн аюултай хонхон цэцэгний хөндөй гэдэг юмтай ойлгочих зүгээр байх тийм. За цэцгэн мандлаар дүүрэн тийм гоё газар. Гэхдээ тэр нь үхлийн аюултай. За энийг үзье. Our little party of travelers awakened the next morning and refreshed and full of hope. За тэгээ манай жижигхэн багийнхан маань аялагч багийнхан маань дараагийн өдрөө болохоор ингээд гоо сэрэгчгсэн итгэл найдвараар дүүрэн ингээд өглөөсөрлөө. And Dorothy breakfasted like a princess of peaches and plums from trees beside the river. За би хажууд нь ингээд peaches plums буюу чавга жимс мөн хажууд нь ингээд тоор жимс plums нь тоор plums хоёрыг харуулчлаа. За and peaches plums ийм гоо жимс байдаг. Тэгээд Dorothy болохоор замын тийм ээ голын хажуугийн модноос тоор чавга жимсээр яг л гүнж шиг өглөөний цагаа барьлаа. Окей, өглөөний цагаа барьлаа. Behind was dark forest and they had passed safely through. За, ард нь болохоор тэдний ард нь тэдний дөнгөж сайхан нөгөө аюулгүйгээр гаталсан харанхуй харагдаж байна. Although they had suffered many discouragements. Эдгээр тэд нэр нэлээд олон сэтгэл гонсгор зүйлтэд хаалцсан ч гэсэн тэд нар ямар ч л байсан харанхуй ойгоо гаталж чадлаа. Before them was lovely, sunny country that seemed to beckon them onto the Emerald City. За энэ нэр beckon гэж юу юм бэ? Beckon гэвэл урих гэсэн. Welcome to me гэж байгаа юм шиг тийм ээ. Welcome to Emerald City гэж байгаа юм шиг тийм урих гэсэн. Тэгэхээр тэдний урд нь болохоор тийм ээ. Яг л Маргад эрдний хот руу урьж байгаа юм шиг тийм гоё наарлаг тийм аятайхан гэдэг нутаг бол харагдаж байсан байна. To be sure, the broad river now cut them off from this beautiful land. To be sure, яг үнэндээ бол нэг өргөн гол тэднийг энэ гоё газраас гээд
Халахалж байваа. Өнөөгөө одоос ингээд тасталж байваа гэсэн үг. Нэ? Дундуур нь тээг болж байсан. But the raft was nearly done, and after Tin Woodman had cut few more logs and fastened them together with wooden pins, they were ready to start. За, but the raft was nearly done. За, зэп бол бараг л болчихсон байсан. Сал, тэ? Сал бол бараг болчихсон байсан. За энэ дээр нь болохоор log гэдэг нь болохоор дүнз модыг хэлдэг. Дүнз, өргөн, гуайлын мод гэж ярьдаг тийм ээ. Бөөрийн хитон модыг хэлдэг. За pin гэдэг нь болохоор модон хадаасыг хэлдэг. Модон хадаас. Заримдаа л төмөр хадаас байхгүй л бөөрийнхий урт нарийн мод орол ингээд хадаж холбож болдог. За тэгэхээр модчин байна болохоор ахин хідэн гуайлан модыг ингэж огтлоод дүднийг болохоор модон хадаасаар ингээд хооронд нь холбосны дараа тэд нэр хөдлөхөд бэлэн боллоо. Dorothy sat down in the middle of the raft and held Toto in her arms. За, Dorothy маань болохоор завныхаа голд нь салныхаа голд нь суугаад Тотог гартаа гавлаа. Um, when Cowardly Lion stepped upon the raft, it tipped badly. За, минь дээр яаж сууж байгааг нэг харуулъя. За, ямар хөө байдлаар сууж байна вэ? Үзье. За, ийм байдлаар сууж байна тийм. За, Cowardly Lion асламаа суужсан. When the Cowardly Lion stepped upon the raft, it tipped badly. За, амар том арслан маань ингээд нэг талд нь суусан чинь нэг тийшээ ингээд нилээ их ингээд хазайлаа. For he was big and heavy. Учир нь тэр том хүнд байсан юм. But the Scarecrow and Tin Woodman stood upon the other end to steady it. За, тэгсэн чинь нөгөө талд нь болохоор мануухай модчин хоёр маань бол нөгөө талд нь суусан байна. Тогтворжуулах гээд. And they had long poles in the hands to push the raft through the water. Okay. За тэгээд long pole гэдэг юм урт юм сава модыг хэлдэг. За тэгээд эдгээр болохоор нөгөөнөөс салаа усан дундуур явуулах гээд түлхэх гээд юм том сава модтой байсан байна. Нэг би нэг хаанагт харж исэн л зүйл байна да. За, they got along quite well at first. Okay. Анхандаа бол нэлээд давгүй гэд хөдөлж байсан. Get along гэвэл давгүй байсан гэсэн. But when they reached the middle of the river, the swift current swept the raft downstream farther and farther away the road of yellow brick. Гихвч аюул болсон. Ямар аюул болсон бэ гэхээр тэд нар болохоор голын дунд хэсэг рүү хүрсэн чинь нэгэн ширүүн урсгалтай урсгал нь тэдний завийг нь болохоор гол доошоогоо ингээд урсгал авчихсан. Тэгэд гол доошоогоо шар тоосон замаас нь бүр хоолдуулаад урсгачихсан байна. And the water grew so deep the long poles would not touch the bottom. Тэгээд ус нь бүр гүнзгий болоод урт саа мод нь бүр ч хүрхэ болчихсон. This is bad, said Tin Woodman. For if we cannot get to the land, we shall be carried into the country of the wicked witch of the west. And she will enchant us and make us her slaves. Okay. За, Tin Woodman бол модчин санаа зовж хэлж байна. За. Энэ бол муу байна, тий? Учир нь хэрэв бид нар одоо хурдхан газар руу гарч чадахгүй бол бид нар болохоор шулмын одоо нутаг руу ингээд хүргэгдэх болно. Тэгвэл тэр шулан маань энчант гэвэл илбдэх гэсэн. Окей, илбдэх. Бид нарыг илбдээд өөрсдийнхөө боолод болгох чинь штэ. Make us your slaves. За. Зүрхгүй гэсэн модч маань нэлээд санаа зовноод эхэллээ. And then I should get no brains, said Scarecrow. Okay. Манайха би тархи авч чадахгүй.
And I should get no courage, said the cowardly lion. Би зөргөө авахгүй нь. And I should get no heart, said the Tin Woodman. Модчин би зүрхээ авахгүй нь. And I should never get back to the Kansas, said Dorothy. Харин би Канзас руугаа хизээч явахгүй нь. За энэ дээр should гэж гарч байгаа нь ерөнхийдөө бол will гэж эсвэл would гэж ойлгоорой. Тийг нь ингэн. We must certainly get to the Emerald City if we can, said Scarecrow continued. Okay. За хэрүү би чадхаараа бид нар Маргад эрдний хот руу явах ёстой, тийм ээ? Явах ёстой. Get Scarecrow on яасан бэ гэхээр he pushed so hard on the long pole that it stuck fast in the mud at the bottom of the river. За тэгсэн чинь энэ үед нь болохоор манайхан маань сандраад юу хийсэн бэ гэхээр тэр урт сав модороо pushed so hard on his long pole. Урт сав модороо маш хүчтэйгээр ингэж түлхээд тэгсэн чинь энэ нь болохоор голын ёроолдох шаварт нь гацаа. Then before he could pull it out again or let it go тэгээд тэр болохоор үүнийгээ сугалж чадхаас өмнө эсвэл үүнийгээ хайхаас өмнө the raft was swept away. Хайхаас өмнө гэсэн чинь нөгөө салман урсгай авчлаа. The poor scarecrow was left clinging to the pole in the middle of the river. За die хөөрхий манайхаа маань болохоор clinging гэдэг нь болохоор наалдах гэсэн үг тийм наалдах барь тийм барих гэсэн. Тэгээ хөөрхий манайхаа маань болохоор голын дунд нөгөө урт сав модон дээрээ бариад үлдчихлээ. Was left. Okay, үлдчихлээ. Goodbye, he called after them. And they were very sorry to leave him. Тэгээд тэд нар тэгсэн чинь нөгөөд чинь баяртай гэдэлсэн чинь манайхан маань түүнийг үлдээхдээ маш их харамсаж байлаа. Indeed, the Tin Woodman began to cry, but fortunately remembered that he might rust, so dried his tears on Dorothy's apron. За энэ үед нь болохоор модчин маань болохоор уйлаад бихтээ зэвэрчин гэж санаад нулимсаа Dorothy-гийн палаж нь хормонд нь арчлаа гэж байна. Хормонд нь чинь палажнд нь ямар зарцсан байна. Of course, this was a bad thing for the Scarecrow. Мэдээж энэ бол муу хориг байсан байна. I'm now worse off than when I first met Dorothy, he thought. За worse off гэвэл бүр муудах гэсэн үг. Тийм ээ. За тэгээд бодохдоо за одоо ч би Dorothy-тэй анх уулзчихсанасаа бүрдч дордчлоо шүү. гэж бодлоо. Then I was stuck on a pole in a cornfield where I could make believe scare the crows at any rate. За энэ нэг үг зааж өгье. Make believe гэн итгүүлэх гэсэн үг шүү дээ. Итгүүлэх. Тэгэхээр make believe scare the crows гэдэг нь болохоор яах нь. Make believe нь өөртөө итгүүлж юм тийм ээ. Би хэрээнүүдийг at any rate гэхэл ямар ч байсан. Хэрээнүүдийг ямар ч байсан айлгаж ийн гэж итгээд чаддаг байлаа. Чаддаг байсан ертөнцийн талбайнд гацсан байсан. Гэхдээ одоо голын хонд гацсан. But surely there is no use for Scarecrow stuck on a pole in the middle of the river. За харин болохоор манайхаа маань болохоор голын дунд модонд ингэж гацхад бол ямар ч хэрэг байхгүй байлаа тийм ээ. Манайхад маань голын дунд модонд гацах бол түүнд ямар ч хэрэггүй байлаа. I'm afraid I shall never have any brains after all. За ингэ гацсан байна. За би одоо хизээж тарихтай болохгүй юм байна л даа гэд харамсаж байна. Down the stream the raft floated and the poor Scarecrow was left far behind. Then the lion said,
За. Down the stream the raft floated. За тэгээд доошгоо явж исэн чинь яасан гэхээр ам, доошгоо салмай ингээд урсаад өвөд хөөх юм ануухай маань болохоор ард хоцорлоо. Энэ үед нарслан гэсэн зүйл нь үзье. Something must be done to save us. Окей. Бид нарыг аварж болох зүйл байх л ёстой. I think I can swim to the shore and pull the raft after me if you will only hold fast to the tip of my tail. За. За тэгээ яаж вэ гэхээр би болохоор ингэж байна. Хэрв та нар миний сүүлийн үзүүрээс чанга байрч чадах юм бол окей чанга барих юм бол би би голын ээг рүү сэлээд араасаа салыг татаж чаднаа гэж бодож байна. За. За ингэж чадчих юм тийм ээ. За арслан амар харалаа. So he sprang into the water and the Tin Woodman caught fast hold of his tail. За. Окей. За тэгээд тэр болохоор ус руу үсэрж ороод sprang into ус руу үсэрж ороод араас нь модчин байна болохоор сүүлийг нь тасадгаад барьлаа. And then Lion began to swim with all his might toward the shore. За тэгээд арслан маань болохоор өөрийн бүхий хүчээрээ эрэг рүү сэлж эхэллээ. За хамгийн хэцүү юм нь бол хүч нь болоод арслан юм байна да. Тололдон өргөн унуулн сэлэн. It was hard work although he was so big. Тэр том байсан ч гэсэн энэ бол хэцүү байсан. But by and by they were drawn out of the current and then Dorothy took the Tin Woodman's long pole and helped push the raft to the land. Okay. За by and by гэдэг нь болохоор баг багаар гэсэн. Гэтэ баг багаар тэд нар болохоор урсгалаасаа бол ингээд холдсон, урсгалаасаа ингээд салсан draw out of гэвэл. Тэгээд Dorothy маань болохоор модчны урт савааг нь аваад мөн завиа түлхэхт нь туслаа. They were all tired. газартлаа тийм ээ. They were all tired out when they reached the shore at last and stepped off upon the pretty green grass. Okay. За тэгээд бид нар болохоор эрэг дээр гараад тэр ногоон зүлгэн дээр гიშгээд үедээ бүтээр ядарсан байсан. And they also knew that the stream had carried them long way past the road of yellow brick that led to the Emerald City. Тэгээд эдгээр болохоор мэдсэн зүйл нь болохоор нөгөө нэг яасан байна. Нөгөө нэг урсгал маань, голын урсгал маань тэднийг яг нь шар тоосон замаас нь бүр доошогоо ингээд өнгөрүүлээд явчихсан байна. What shall we do? Asked Tin Woodman. За одоо бид нар яасан дээр вэ? Гэт асуух зуурна, ask-вэл зуурна. Lion lay down on the grass to let the sun dry him. За энэ үед нь л гарслаа ингээд. Зөө нойтон бие ингээд хатгах гэж хэвчээсэн байна. Модч сандрал. Одоо бид нар яах вэ? За. Хэр нь бол өдөрдөгч нь бол яах аргагүй манайхаа байсан байна. We must get back to the road in some way, said Dorothy. За яаж ийгээд бид нар зам руугаа эргэж явчих ёстой. The best plan will be to walk along the river bank until we come to the road again, remarked the lion. За одоо ингэ төлөвлөгөө гаргаж байна. За хамгийн шилдэг төлөвлөгөө бол along гэдэг нь болохоор дагуу гэсэн үг шүү дээ. Дагуу. Тэгэхээр голын эрэг дагуу зам хүртлээ алхах нь хамгийн шилдэг төлөвлөгөө байх болно. Гарслан нэмсэн чинь
So when they were arrested, Dorothy picked up her basket and they started along the grassy bank to the road from which the river had carried them. Okay. За энэ дээр болохоор би бас нэг зүйл зааж өгмөр санагдлаа. From which буюу яг энэ хэсгийг нь which гэж энэ дээр яг яаж орж байгаа юм бэ гэхээр which бол um ерөнхийдөө бол энэ road буюу замыг тодорхойлж байгаа. Тэгэхээр ямар зам гэхээр энэ аас зам гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ямар зам гэдгийг дүүлээ үзчихэд дээшийг орчуулж үзье. За тэгэхээр яах вэ гэхээр урс нөгөө гол стрим гэвэл тийм гол маань тэднийг зөөсөн замаас нь тийм замаас холдуулсан тэр газраас нь захын үзье да. За тэгээд эдгээр when they were arrested тэг амарсны дараа Dorothy болохоор өөрийнхөө сагсаа аваад за тэд нар тэгээд нөгөө яах нь гой зүглэгтэй тэр одоо голын ирээд ангууд алхсан байна. За тэгээд хаашаа алхаж байсан бэ гэхээр гол тэднийг нөгөө нэг урсгаад явчихсан тэр газар хүртэл нь бол алхаж байсан байна. Окей. Гол тэднээс салгасан газар хүртэл нь алхаж байна гэсэн. It was a lovely country with plenty of flowers and fruit trees and sunshine to cheer them, and had they not felt so sorry for the poor scarecrow, they could have been very happy. Yeah. За тэгээ энэ газар нь болохоор бол гоё газар байсан. Энэ газарт нь бол маш их цэцэг байдаг байсан байна. Жимсний мод байсан байна. Мөн тэднийг ингэж баясгах нарны гэрэл байсан байна. And had they not felt so sorry for the poor scarecrow. Okay. Had they not felt гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр if гэсэн үгийг товчлох арга бол шууд хадаар эхлэх. Тэгэхээр энийг юу гэж ойлгох вэ гэхээр if they had not felt sorry for the poor scarecrow гэсэн үг. Тэгэхээр хөөхий манууха тэд нар бол санаа зовоогүй байсан бол тэд нар аз жаргалтай л байх байлаа. Тэр жоохон санаа зовж байсан. They walked along as fast as they could. Dorothy only stopping once to pick a beautiful flower. За тэгээд эдгээр нь болохоор тийм ээ харж чадлаараа алхсан байна. Dorothy болохоор нэгэн удаа нэг гоё цэцгийг татаж авах гэдэл зогссон. And after time the Tin Woodman cried out, "Look!" За тэгээд хэсэг хугацааны дараа удчин байна. Хараач гэд нэг ашгарсан чинь. Then they all looked at the river and saw the scarecrow perched upon his pole in the middle of the water, looking very lonely and sad. За тий хараач гэдгсэн чинь болсон чинь. Гол руу харсан чинь мануухыг харсан. Мануухад үед ямар байсан бэ гэхээр мануухаа болохоор маш ганцаардсан гунигтайгаар голын дунд сава модон дээрээ өлгөгдсөн мануха харагдаж байлаа. Perch гэвэл нэгтэй ингээд дээр нь тогтоод өлгөгдөөд сууж ах хэлдэг. What can we do to save him? Asked the Dorothy. За яаж түүнийг аврах вэ? Гэсэн чинь. The Lion and the Tin Woodman both shook their heads, for they did not know. За мод ч арслан хоёр мэдсэнгүй. Толгоогоос ихсэрлээ. So they sat down upon the bank and gazed wistfully at the scarecrow until a stork flew by, who upon seeing them stopped to rest at the water's edge. За одоо нэг шийдэл гарч ирж байна. Гарч ирэх гэж байх шүү байна. За би энэ дээр нэг ганц үг залбирч гэнэ. Wistfully гэвэл гонигтайгаар гэсэн үг шүү. Sadly гэсэн үг. Гонигтайгаар. Бодлогошронгүй гонигтайгаар байвал wistfully гэж хэлдэг. Хэрхэн ингэж бодлогошрон гонигтай байсан гэхээр тэд нар голын ирэг дээр bank-д ирэх гэсэн үг. Голын ирэг дээр суугаад гонигтай бодлогошронгуугаар scarecrow руу нэгэн
том. Эний ч өгдөл өрөв тас гэдэг баха. Том шуу байдаг. Өрөв тас гэдэг том шуу байдаг санагдаж байна. За ингээд хамшилгаа үзье. Stork bird. За энийг өрөв тас гэдэг лөө. Нэг өрөв тас гэдэг лөө. За өрөв тас гэдэг баха тий. За ийм том. Өрөв тас гэх шуу. Гараад хажуугаар нисэх хүртэл ингээд хараа сууж ирсэн байна. Тэгээ нөгөө хүү гэдэг нь болохоор Stork гэлж байгаа шүү. Тий. Тэгээ хажуугаар нь нисэж өнгөрсөн өрөв тас маань тэднийг харангуйтаа голын ирэг дээр амархаар суулаа. Who are you? Where are you going? Asked the stork. Та нар хэн? Хаашаа явж байгаа гэсэн чинь. I'm Dorothy, answered the girl. These are my friends. The Tin Woodman and Cowardly Lion. And we are going to the Emerald City. За ингээ өөрөөсөө тайлбарлаа тийм ээ. Би бол Dorothy. Эдэмний найз. Модчин, Арслан. Бид нар хот руу явж байгаа гэсэн чинь. This isn't the road, said the stork. As she twisted her long neck and looked sharply at the queer party. За тэгэхээр энэ as гэдэг нь бол зуур гэж хэлсэн тийм ээ. Зуур. Тэгэхээр тэрээр өөрийнхөө урт хүзүүгээ ингээд мошгих зураа тийм ээ ингээд хөдөлгөх эргүүлэх зураа тэднэр лөө тэр нэг хачин энэ баг руу нэг хурц харснаа. Энэ зам чин биш штэ гэлсэн чинь. I know it, returned Dorothy. But we have lost the scarecrow and we are wondering how we shall get him again. Мэдэн л дээ гэж хэлээд. Гэхдээ бид нар манухагаа алдчихлаа. Яаж түүнийг авах вэ гэд гайхаад сууж байна. Where is he? Asked the stork. Хаана гэсэн чи. Over there in the river, answered the little girl. Тэнд гол If he wasn't so big and heavy, I would get him for you, remarked the stork. За гэсэн чинь тийм ээ. Тэр тийм том хүнд биш байсан бол тий. Тэр тийм том хүнд биш байсан бол би бол аваад өгөх л байлаа та нарт. Тэгэхээр Scarecrow болохоор жоохон хүн ч юм уу гэж бодож байгаа шүү тийм ээ. He isn't heavy a bit, said Dorothy eagerly. For he's stuffed with a straw. За eagerly гэж юу юм бэ? Eagerly гэдэг нь болохоор eagerly гэдэг нь eagerly гэдэг нь заандаа ойлгохгүй. Eagerly гэдэг нь яах нь дуртайгаар гэсэн үг. Дуртайгаар. Тэр хүнд биш ээ гэх тэр нэг тий. Дуртайгаар хэвээ даруй гэсэн тийм ээ. Энергитэйгээр хэллээ. For he stuffed with a straw. Яагаад гэвэл тэр сүрлээр хийгдсэн юм аа. Тийм ээ. And if you will bring him back to us, we shall thank you ever and ever so much. Okay. Хэрв та түүнийг биднэрт аваад ирвэл ever гэвэл ерөөсөө үүрт гэсэн үг. Үүрт. Бид нар танд үүр талархах болно шүү. Stork. Well, I will try, said the stork. But if I find he's too heavy to carry, I shall have to drop him in the river again. Okay? За яах вэ? Оролтыг. Гэхдээ би түүнийг өргөхөд дэндүү хүнд гэж мэдвэл тэ би гол түүнийг ахаад унгаах хэрэгтэй болно шүү гэсэн байна. Оролтыг тэ унгаах хэрэгтэй болно шүү. Have to drop him. За тэг аврахыг нь үзье. За энэ сүүлийн хэсэг шүү. За бид нэр унших. Сүүлийн хэсэг. So the big bird flew into the air and over the water till she came to where the scarecrow was perched upon his bowl. За хэрв энэ сүүлийн хэсэг нь ямар учиртай дүрмийн бүтцсэн бэ гэд гайхаж байгаа бол энэ бол noun clause буюу нэр үгийн гишүүн. За тэгэхээр би нэг яаж ойлгох вэ гэхээр ингэж ойлгох гэсэн үг.
За тэгэхээр том шувуу маань болохоор тийм ээ. Том шувуу маань T гэдэг нь хүртэл гэсэн үг. Том шувуу маань Манухайгийн а, модон дээрээ тогтсон а, газар хүртэл нь тэр агаар руу нисээд усан дээгүүр ингэ нислээ гэсэн үг. Ингээд нисэж байгаа. Тэг дээр нь очиод ингээд байсан тийм ээ. Then the stork, with her great claws, grabbed the scarecrow by the arm and carried him up into the air and back to the bank where Dorothy and the lion and the Tin Woodman and Toto were sitting. Okay. За тэгэхээр миний одоо ингээд гарч ирээд байгаа зүйл дээр ингээд маш олон clause-ууд гарч ирж байна. Noun clause, adjective clause гэдэг. Тэгэхээр би ерөнхийдөө өмнөх видеон дээрээ аль хэдийн энэ зүйлүүд бол гаргачихсан. Okay. За тэгэхээр serendipity pod гэсэн суурь руу ороод adjective clause гэж юу юм бэ? Noun clause гэж юу юм бэ гэх юм бол тэрийг үзээд дахиад энэ хэсгийг хүнд уншаарай тэгвэл ойлгох болно. За тэгээд нөгөө юу вэ? Өрөв тас маань аврах том саруугаараа манухайг гарнаас нь атж бариад тэгээ түүнийг болохоор агаараар зөөгөөд Аа зөөгөөд голын эрэг рүү аваачсан. Ямар голын эрэг байсан бэ гэхээр Дороти, Арслан, Tin Woodman, тэгээ модчин, Тото сууж исэн газар руу аваачиж өглөө. Окей. За ямар ч байсан гол гатлахыг бол нэг том найзаа алдаад гэтээ эргээд найзаа олж чадлаа. Окей. Энэ дундаа бид нар болохоор олон үгнүүдийг үзлээ. Мөн adjective clause, noun clause хоёр дүрмийг болохоор хальт бас орчуулж хамтдаа ойлголоо. За тэгээд энэ бүхэн таалагдж байх юм бол like, share and comment. Үзлээ дараарай. I'll see you guys next time.